За ингээд хөргөжтэй нэвтрүүлэг хөргөжлөж байна. За бид нөгөө Санрамагаас гараад Монако гэдэг жижиг улсаар дайраад Францын Кан ороод, Канаас Испани Барселона ороод, Барселоноос цаашаа давхсаар хагаад Мароккийг л одоо зорж явна да. За ер нь бол Марокко улс руу ороход бол хоёр янзын хөлбөр гэдэг юм байна. Нэг бол та нисээд орчин, нөгөө бол Гибралтарын хоолой гэдэг энэ усан хоолойг бол зайлшгүй гатлах хас аргагүй юм байдал хүрнэ. Энэ Гибралтарын хоолой бол үндсэндээ бол бас энэ англичуудын мэдлэх гэж нэг юм яриад байгаа юм. За Испани талаас орж болно, нэг бол Англи талаас орж болно. За Англих Марокко та ирэх гэж байгаа бол Мароккийн виз авах шүү. Тэгэхгүй бол ийшээ чинь Шенгений визмээр зэрэг бол оруулахгүй. За Мароккийн виз авахд бол бас нэг хүндрэл дайгтар хүндрэл бол байхгүй. Яагаад гэвэл энэ улсууд бол нэгдүгээр энэ улсууд бол өдөө аж ахуйгаас хол орлогоо олдог, хоёрдугаар одоо шинэ орлогын их үүсрүүд ерөөсөө аялалж орчих. Тийм учраас бол гадныхан бол нэг фактор цааргалаад байхгүй. Тэр тусмаа хаа хотын Монгол гэдэг юм бол энэ нөхдүүд бол ойлгохгүй. Тэгээд оруулчих жишээтэй. За эдрүүд аялал жуулчлалаас жилдээ 1.7 тэрбум долларын ашиглалт гэж байна. Юу вэ? Манай төсөвч нь одоо нэг өсрээд 600-700 сая доллар үстэй. Эдгээр зөвхөн аялал жуулчлалаас 1.7 тэрбумыг олдог гэж байна. За Мароккчууд бол ерөөсөө энэ Европ, энэ хавар, дэлхийн хаваарууд ерөөсөө бас нэг цагаан шиг нүүдлээ тэнээд одоо янз бүрийн хар бор ажил хийгээд суртсан юм актер улсууд. За энэ нөхдүүд тэгээд энэ гадаадын бусад орнуудаас өөрийнхөө улс руугаа жилдээ нэг 2.1 тэрбум долларыг гоёулдаг гэж байна. Ааргэр одоо юу вэ гэв. Тэгэхээр бол энэ улсууд үндсэндээ бол одоо шинэ аялал жуулчлал гадаадд ажиллаж байгаа энэ ажиллах хүчнийхээ мөнгөөр бол үндсэндээ бол хангалуун сайхан амьдарчдаг. Одоо 37 сая хүн амтай гээд байгаа. За Марокко бол юугаар алдартай гэхээр монголчууд бидний одоо хамгийн сайн мэддэг бол Касабланка гэдэг эдний онгоц зогсож штэ. Касабланкагаар бол үнэхээр алдартай. За нийслэл нь бол харин Рабат гэдэг хот байт юм байна. 1.7 сая хүн амтай. Касабланкад бол үндсэндээ бол 4 сая орчим хүн ам амьдардаг. Асар их том хэмжээний порт өгөөд аялал жуулчлал одоо шинэ далайн айргийн ийм хот гэж хэлж болох юм байна. Тэгэхээр сони юм байна. Энэ хэдэн машин бас нөхдүүд бас бидээртэй адилхан ийшээ гарах гад хүлээж байна. Гэхдээ одоо шинэ Европоос бол ийшээ Мароккын Африк руу энэ барууны номертой машинтай гарахад бол цаад одоо түрээсэлж байгаа байгууллагууд нэн дургу байдаг гинэ. Яагаад гэвэл энд бол одоо шинэ хулгай зэргийн ихтэй. За машин туучдаг, хармааны хулгай живчээ. Ер нь бол найдваргүй газар гэдэг ийм гэр юун дотор бас нэг бүртгэл бол орцсон байдаг юм байна. Тэгээ яг очоод үзье тийм ээ. Тэгээд баг. За ингээд Гибралтарын хоолой, алдарт Гибралтарын хоолой хамчлаа галтаад Марокко гэдэг Африкийн хамгийн хойд хэсгийн улс руу хэдүүд авчиж үзье та. Back road the driving show in the flickering light. Popcorn and cokes beneath the stars. Making champagne and candy out. Making love on a long hot summer's night. I thought you fell in love with me watching Casablanca. За ингээд нөгөө эргээс Мароккоцоос ирж байгаа машинууд энэ ерөөсөө амар юм байлээ. Ийшээ гатлахч нь бол машин бол ерөөсөө нэг асуудал байхгүй. Энэ том усан онгоцны чинь доод талд бол 20-30 машин бол элбэкэн багт чинь. За зарим нь бол бүр 2 давхраар мачин тийм. Одоо 2 давхар юм юу гэдэг нь давхар гаражууд та. За бид чинь машин ачсан нөгөө махар машин ачаад өөрснөө дээр нь гарч суугаад ингээд нэг хүн баг 40 евро төлөв. Өөр хүнтэй билээ. Тэгээ ер нь ийм бомтуудын хооронд бол эдгээр фэри гэж нэрлэдэг тийм ээ. Энэ том сонгосууд одоо байнга наашаашаа зочж идэг. За энэ Гибралтар, Марокко хоёрын хооронд энэ усан хил бол за нэг 14 орчим километр газар нутгийн доо шалахгүй зүгээр. Нэг эргээс нөгөө эргэнд бараг харагдчихдаг шүү дээ тийм ээ. За ингээ битэр бол Мароккод хөл тавьчихад энэ. За Марокко чууд бол нэг юм хөгийн сонин ногоон малгай шүмснэ. Тэгээ хараад байхад бол энэ халуун газар амьдардаг улсууд голдуу нэг тийм өссөн моосон одоо нэхий тийм хувцс малгаанууд их өмсдөг юм билээ. Тэгээ учир нь бол энэ халуунд энэ зоригнууд чинь халуун нэвтрүүлдэг юм байна л да тийм ээ.
тэргүүрээ давуу талтай. Тий, тэргүүрийн өөр ялгаатай юм байна. За ингээд бид тэр нэг алдартай эмо 116 зав ямар юм бэлээ? Монгол гэж байна. Монгол Монгол 111 гэдэг бас бэлгшээсэн тим номертой машинтай гэж бодож байгаа. За энэ манай Шумахер гоо. Алонсо гэж. Алонсо. Шумахерч модноос гарсан гэсэн. За ингээд бид тэр шууд гараад Касабланка гэдэг алдарт хот руу жиж өгсөн дөө. Нийлээд их зайтай юм байлаа. Тэ зам бол сайхан. Зам бол үнэхээр сайхан одоо шин. Гэтэ замын хураамж одоо Францтай, Италитай адилхан замын хураамж авдаг юм билээ. Тэгээ манайхаар бол тэр нэгний зам юм да тийм ээ. Тийм ээ. За гуйлгчин ихтэй ер нь бол за нөгөө Касабланкад ч нэг тэр ирчээд байгаа байдал шүү дээ. Тэг яагаад ч юм Касабланка битэрийн сэтгэл бас төдийлний хүрээгүй. За магадгүй энэ тэр Касабланкагаас дэндүү их одоо энэ гоё дуунаас нь тийм ээ. Яагаад ч юм гоё дуу зохиогдсон тийм ээ. Тийм Касабланка бол ямар ч байсан бол одоо янзын сайхан газар байх болов гэдэг их өндөр сэтгэлдээ очсон учраас нэг нөгөө битэрийн сэтгэлд бас төдийлэн Касабланка хүрээгүй. За нэг юм хаара боор халтар цэсмийн усууд их байна. Аман сонгаад энэ хотод болсон юм бол тэр хүүтөө сууя гэдэг энэ тийм хүүт юм байна. Өнөөрөө гоожуулаад ингээд ус үрсэн. Хон малгасаа. Энэ бүрээ цааш нь хараад багтаа. А тийм байна, тийм байна. Энийг энд жигээ. Энэ хараад энүүгээрээ гоожуулаад аяг нь болсон тийм. Тийм байна л да. Яваад нэг манай систем нэг энэ оролцоод болсон. Яваад систем биш үү? Энэ айцтай систем үү? Энэ өөрийн аягтай. Ойтой юм шиг. Яваад явсан систем нэ. Ой маргаантай хайдаг. Амаа хаяа юу хийж. Тоосия. Арай том аяг. Оо чамаа нас болсон хой. Айрос. Я одоо мох юм. Ха? Ха? What in man? Ууш үнтэй мөн. Яндрын мөхчөө. Энэ ажил дотор байгаа учраас энэ хатан хамт таттай байна. Нэг зүйл ч одоо нэг хот ийшүүрж таах байгаа учраас ой таа одоо яах вэ? Шинжилгээ хийх ёстой. Тэр бас гад команд өөрчлөлт байна. Гад гарах юм бол энэ хонгод уургаж очоод энүүгээр гад унтраад. Тийм ээ. Нэг таа хүн байна. Гадаа ихшээш баярлалаа. Ихшээш баярлалаа. Манай мяа. Өстөгөөд манай мяа. Also? Ja, метатар сайхан ташуу. Метат заяа. Метат метат. Жага. Лимоны. Аюу. Систер нэгтэл газар байлээ да ер нь. Тэрийг болохоор Waterman гэж нэрлэдэг юм байна тий. Сны хүн гээд. Ямар учиртай ч хүмүүсийн завч нь ойлгоод үлдээвд гоё. Ус үгээдэг. Тэгээ гадныхаас одоо ус мөнгө салгадаг нэг юм хөл өвтөж юм шиг байгаа юм л да. За зүгээр арабын нөгөө нэг хайхт
дэглэм ёс жайгаа бодох юм бол энэ бол их тийм европчдсан улс юм байлаа. Олон жил Францын, Испани, Германы колони байсан. Тийм учраас бол нэг тийм Европ маягийн амьдралтай, чөлөөтэй, за нэг арабын актер хүүхнүүд шиг нөгөө элдв гэвлүр мэвлүрээ урдуура хааж боогод орох нь их ховор тийм сонин газар. За Касабланка Мароккогийн хоёр дахь том 4 сая хүн амьдардаг гин. Тэгээд тэр аяллаагаа туршид хамгийн сайхан газар Мароккод очно гэж бас сэтгэлдээ их мөрөөдөж явлаа. Гэтэл нөгөө их сансан газар 9 хоног хоосон хоноо гэдэг чинь яг болж байна да. Ерөөсөө энэ Касабланка хотод бол нэг үзгээр юм хаалга тамина. Маш хогтой, заван, өмхий өөр ерөөсөө муу мухай юм бас энэ байна. Хүмүүс нь бас тийм найрсаг биш. Нэг тийм ядрангуй уруусарсан, өлн нүдсэн тэгээд энэ юм хүмүүс камераараа хараад хуулагчингууд нь эндээ самардаад үйл том үзээд ерөөсөө явуулахгүй юм. Тэгээд сая энэ тусгай хамгаалтын хүмүүс зайлууд бас нэг ирж хэлж гин л да. Тэг хэлэг ойлголцсон гэдэг чинь өстой энд ч гонжин жоо юм байна. Бид чинь бол Францаар ярьдаг. Ихэнх нь Францаар ярьчих юм. Францын колони байсан юм чинь. Тэгээд нэг хэсэг нь бол нэг Италиар явсан. За англ мангл бол ерөөсөө нөөш үтэйгээд ингээд зогсчих юм байна. Тэр нэг юм докозонгоор ойлголцсон чинь энэ мэрэгчлийн том камер ингээд хоёр энэ удамжаар хамаагүй авч явж болохгүй. Наацынхаа одоо барьд юм уу, тэрвэрд юм уу, цүнгэлд юм уу осолтой гэж одоо их анхааруулад байна. Тэгэхээр энэ хот бол одоо тийм аятай хот биш бололтой тийм. Ер нь бол тэгээд хаа газар явж явах бол айсан, хулгасан тэгж одоо явж зураг авч нэвтрүүлэг хийнэ гэдэг бол үнэхээр хамтаа ажилтаа энэ одоо бүчгүй Латин Америкт яаж хөгөөж ирж одоо мундраа хутгалаа. Яг ялгаа алга энэ чинь. Энэ одоо бас төв толгой шүү дээ одоо Касабланкийн энэ бол одоо мэдхгүй ерөнхий сайдынх нь орд ч юм уу юу ч дандаа Францаар бичсэн. Энэ төв номын байна. За энэ нэг юм өндрийн одоо хөл засгийн одоо гайшингууд бодолтой. Энд ерөөсө амьдрал болгох юм байна. Том хот юм. Тэгээ ерөөсө хаана очих яг ингэж мэдэхгүй. Тэгээд хямд буудлага гэж энд алга 100 еврогоор одоо нэг ямби өрөөнд орлоо шүү дээ. Тэгэл ингээд гих мэтлэнгээр бол энэ мусан араб уучин зүгээр шулж дууссан. Нүд амнаг ялтганаа тэр мөнгө төгрөг гэхээр ерөөсө зүгээр нэрэ тэрний одоо нүүр царай гэрэлтэд одоо чигтэйхэн болж байгаа гэж тийм ээ. Ерөөсө бүгд шунлын микроб болцсон. Ийм газар байна. Тэгээ одоо бошоохон эндээс уцад юм уу. Тэгээд хоолны энэ гадаадынхаа ерөөсө алга. Яг л ийм аюултай нөгөө хотод чинь битээрээс өөр тэнэг тийм хүн ирээд ингээд камер өрцөн алхна гэж бол мэдээж баяхгүй шүү дээ. Тийм учраас хоёр тэнэг бол энд Монгол тэнэг явж байна. Гадны нэг чамтан алга. Тэгээ хаана очив юм гэсэн чинь Маркаш гэдэг одоо шин тэр нэг эндээс 300 км зайтай газар далайн ирэг дээр зүгээр л усанд орохын тулд очив юм байна л да. Тэрнээс өөр нэг Мароккод үзэх юм бол Касабланка гэдэг нэг амар гоё аятай дуу байдаг шин чинь. Ямар нэг авчид ингээд нэг хүн монголоор тийм бадаад үзэх очив. Тэгээ Касабланка дунд нь уяраад Касабланкс амар гоё гэдэг ингээд ирсэн чинь хүү хаа юуных нь Касабланка гоё байх гэдэг. Гэхдээ яг одоо тэгээ бошоохон туул руугаа буцахаас энэ чинь ингээд тавтай зураг авах арга алга. Амьд дээрээ зүгээр Касабланкаас явах юм хэдийгээр бодийн даатгалтай ч гэсэн ам бас хайрын шүү дээ тамнаа. Явъя та. За зүгээр мөдлөгчдөөс нэг ууч суух бол энэ өдөр буруу хөл дээр босцсон юм шиг байна тийм. Ерөнхийдөө бол жоохон Мароккын Касабланка хотыг нэг жоохон доош нь хийж өгөх шиг боллоо. Гэхдээ зүгээр хаанаас л одоо Касабланка Марокко гэдэг энэ улс бол тийм л байх вэ гэж аимшигтэй тийм ээ муухай хот байх вэ энэ чинь. Байхаа тэтгэрийг гол нэг зураг аваа явж хахад амар буу шитэн болсон цагдаа ирээд хамгийн гол нь англиар шийдэхгүй хэл нэвтрэлцэхгүй яг юу гэдэг нь тэр ойлгоогүй. Тэгсэн чи яг та битгэрийг бас хамгаалах аяттай тийм өгнөл хэлсэн байлээ л дээ. Тэгэл тэрнээс үүдэл битгэр бас ихний сэтгэл бол нэг анх очиод битгэр хаа газар очиж бол нөгөө таньдаг мэддэг монголчууд мөн байдаг. Тэдрөөнөөс нэг гайдыг явуулдаг учраас бас амар байдаг. Тэгээ энэ зарим газар очиж бол нэг ч монгол байхгүй. Тэгэл өстой бор зүрхээрээ хоёулаа туuna. Энэ автраа бодлож байна. Буудлынхаа гадаа нөгөө 100 еврогийнхаа буудлын гадаа 100 еврогийн бодлож байна шүү дээ. Манай зочдлын гараасынх
Гараж юм уу юу юм бэ? Зогсоод юм байна л дөө. Гараж тийм ээ? Гараж гэдэг авчихсан. Гаражийг манаач. Энэ машин сайн хараач нөхөр. Энэ үнэтэй машин шүү. Энэ дараа нэмэр 2 чих огцгээд ингээд бүстичээ зогсоод яваа. Хавьд би чамд мяатын малгай өгөө заяа. Энэ муухай хар малгайгаа авч хай. Заяа. Одоо 14 сар болоод дуусч जैन одоо ийм ой урдсах хэрэгтэй байхгүй юу? Оо, чамд удахгүй. Банди. За, merci beaucoup. Merci beaucoup. Merci. За. Ciao. Машин сайн хараач өгөө. Oui. Чао маач яах вэ? D'accord. За, энэ машин сайн хараач заяа. Даяо. Тийм. Тэгэхээр арчиж ураад ингээд сага зүлгээд. Окей. Сэтгэлээсээ. За. Шөнийн Касабланка. Зэнэс шөнийн Касабланка хот. За яах вэ ингээд 6 үндсэндээ бол 6-7-оос хойш бол энэ арабын хотууд бол үнэхээр одоо нэг тийм үйтэртэй нам гом болчт юм байлээ. За нөгөө нэг актер Рамадан сарн тийм ээ. Яг тэр үеийн таарсан жишээ Базарваа энэ нэг дуусч нэг сүүлийн үед нь болохоор Касабланка дууж таарсан. Тийм. Тэгээ телевизээр нь бол өдөрөөсөө тэрнийхээ тухай л одоо энэ нөгөө Сауди Арабид хэдэн саяараа цугларч тэгээд хэдэн мянгаараа өгдөг нөгөө актер. Тийм, биеийнхээ хөлтөөр энэ хөтөч биеийн жишээ авчдаг гэж хэд өгчөө гэлээ замаа авсан гэж тийм ээ. За энэ нөгөө хаан хин гэлээ танаа найз гэдэг. Мохаммед 6 гэдэг. Мохаммед 6. Тэгээ нөөрөө Марокко бол хаан засаглалтай улс юм байлээ л дээ. Одоо ч гэсэн тэр хэвээрээ байж байгаа. Тэгээ энтхийн хаан одоо энэ гарч ирж байгаа залуу. За энэ Куклус кланых шиг ховцсон мөссөн тийм ээ. Хамгаалт гэж ихтэй хин. Энийг чад хийлгээгээд энэ араб ертөнц чи хоорондоо бие биендээ их дайсгэндэг. Энийний одоо тэр хасаа масаа ингээд өв эцгийг нь бол нэлээд хэдэн удаа энэ дүртэж байгаа. Одоо шинэ тийм оролцоогод их олон удаа хийж исэн байлээ. Тийм учраас бол хамгаалт бол их сайтай. Тэгээ энэ Мохаммед 6 бол их тийм либерал үзэлтэй арчилсан хаан гэж тодорхойлт юм байна л та. Энэ анх 1999 онд хаан ширээн цугтал 35 настай байсан байна. Тэгээ гарч ирэнгүүтээ 50,000 одоо хоригдлыг шууд юу гэдэг хоригдлыг суулсан юм байна тийм. Тэгээ тэр утгаараа бол их тийм арчилсан үзэлтэй, либерал үзэлтэй юм хаан гэж явдаг юм байна. Тэр ч утгаараа одоо сүүлд Мароккогийн эдийн засаг бол нэг либералчлж хөгжиж байгаа юм байна л да. Айгу хонжээ. Энэ фотографи хийгээд. Мяатын малгай Харууд түүхээс ингээд аваад бол заахад зүгээр дээр үеийн түүхийг авахд бол тэгээд нөгөө манай ромчууд маань жижигсэн байна, арабууд тэгэл анх Европ бол 1492 онд Испаниуд бол анх хөл тавьжсэн юм байна. Тэгээд энэ чинь энэ бас газар зүйн байрлал сайтай учраас бол Испаниуд, Германууд, Францууд хоорондоо нэлээд булаацж ирсэн. Тэгээд 1912 онд бол Францууд дийлэнхийн дийлж одоо яг бүтнээр нь биш магадгүй ихэнх хувийн бол колоничлоор авч ирсэн байна. Гэхдээ бидний нөгөө нэг битүү дараа нь очсон л доо нөгөө Танжер гэдэг хотыг бол Испаничууд бол авч үлдсэн юм байна. Тэгээд бол англиар бол үндсэндээ бол энэ марокчууд бол ярьдаггүй. Голдуу араб хэл нь бол мэдээж үндсэн хэл. Франц хэл бол одоо баг үндсэн гэхээр хэл болцсон тийм ээ. Хөгшин залууг бүгд францаар ярина. Ч олон жил Францын колони байсан учраас бол баг францууд гэж хэлж болно. За берберээр ярина. Спанаар харин ярьд юм байлээ. Аргагүй шүү дээ нөгөө дандаа колони байсан улсуудын нэг сайн тал нь бол тийм ээ. Соёлыг бол одоо энэ хүмүүсд их үлдээсэн. Тэр бол бас л бахууштай сайхан юм байлаа. Тэгээд яг та Касабланка хот бол хамгийн алдартай нь 1930-аад онд алдартай байсан байлээ л дээ. Яг 30-аад онд энд одоо Францчууд одоо эзлээд Францууд Касабланкаг бол нэлээд өөрчилсөн юм байна л да. Тэгээд одоо Францаас их олон туристууд ирвэдээ ирдэг. Тэр үедээ яг Францчууд ялангуяа Европын дунд бол Касабланка гэдэг хотод маш алдартай тийм газар байсан юм байна л да. Одоо тэр нэрээрээ л одоо тэгээ үлдсэн. Тэгээд 1926 онд болохоор одоо Абд ал-Карим гэдэг нөхөр бас энэ колоничлын эсрэг тэмцэж исэн юм байна. Сайн Касабланка хотын төвдөр шиг галын шашны маш том сүм байж байна. Үнэхээр гайхалтай хийжтэй 0 гантикаар хийчихсэн гоё юм аа. Энэ бол үнэхээр одоо шинэ дэлхийн бас ховор түүхэн бүтээл гэж хэлүүл хэлж болохоор ийм гайхалтай бүтээл Касабланкад байд юм байна. Ер нь бол Мароккод бол дэлхийн уран барилга түүх соёлын асар олон одоо шинэ
түүхэн туршилт газрууд бол байд юм бэ. За ямар сайндаа ЮНЕСКО одоо шинэ тэр олон барилга байгууламжуудын энэ бол ерөөсөө гэрхийн, түүхийн, хүндрэлтний үнэт одоо шинэ бүтээл мөн гэж өөрийнхөө одоо шинэ ивэл авах хэрэгтэй тийм ээ. Үзэх юм бол энэ Мароккогоор ингээд хэрэн тэнэд явах юм бол цагтай өгөөд завдлсан болч одоо их хэдийн үзүүл үзэхээр юм байна да. Өчигдөр нэг Рамадан нэгэн дуусч сар гарan гэдэг ч одоо бидлээс хойш хоолунд идэлгүй одоо шинэ сар боллоо шүү дээ тийм ээ. Тэгээ өчигдөр нэг дуусаад нэг томоохон урал хийсэн юм шиг байна. Тэгээ өнөөдөр энэ уулын ажлын өдөр шавт өдөр шүү дээ. Тэгээ бүх нийтийн амралтын өдөр болгочихжээ. Бодвол нөгөө өчигдөр оройжонгоо нөгөө хоолоо баахан гөрж тэгээд татгалдаад одоо бодвол унтаж байгаа байлгүй тийм ээ. Онцгой нэг болоод амар их тийм бороороо чиврээд тэгээд сашигтай далайн хүртэл уурлаад байгаа юм уу яагаад байгаа том давлгаа хайлаад зүгээр. Тэгээ битээр буцаад юм одоо буцаа тэр нөгөө работ гэдэг эзний нийслэлээр нь дайраад цаашаага спандыг ордог юм уу гэж бодчих юм. Хичнээн сая хүн амтай юм байгаад статистикаа үзэхээр янз бүр гарч ирээд их зовлонтой юм аа. Зарим нь болохоор одоо шинэ 27 сая гарч ирээд байна. Зарим нь 37, зарим одоо шинэ статистик томооцоод аваад 40 сая ч гэх шиг. Энэ нөхдүүд ер нь орой үед момент олох хийсэн юм уу хийгээгүй хүмүүс. Одоо бөөм гэж. Орж ил байдаг, гарч ил байдаг нэг тийм хот ус болцсон юм шиг байна л дөө. Битэр бас л одоо шинэ өдрөл нь буруу өдрөө сонгоцсон байна. 11 сараас 3 сар хүртэл эдний өвөл ихчтэй юм байна. Өвөл нь манайх шиг ингээд цас ороод цасан шуурга тавиад ундаггүй. Зүгээр юм зөөлөн цаг агаарсаа. Тэгээ нэг юм уулгинсан одоо энэ орж байгаа шиг юм уулгинсан бороо ингээд шовтон ороод байдаг. Ийм учраас бол энэ өдрөд бол үнэхээр нэг тийм онц шатаа өдөр биш юм байна. 11-ээс 3 сарын хооронд Мароккод болж байгаа битгий ирээд. Түүнээс хойш хугацаад өмсөндөө одоо шинэ жинхэнэ цаахан амралтын жаргалын ийм цаахан орон юм байна. За ингээд бид тэр хөдлөд байна бороо багсан. Янз алга хүмүүс чадах, хүн чадах, хөдөлгөөн чадах нэг тийм бүүдийсэн барайсан манай нэг туслан ч нэг бороотой өдөр нэг гуниг байдаг да. Яг л нэг тийм бүүдийсэн гунигтай өдөр байна да. Гэхдээ маргааш нар гарах байх уу? Сайхан байна. За бид цаашаа явнаа. За. Ингээд яг жуулчдын гол очдог сезон нь болохоор түрүү алдаа хэллээ 3-аас нэг 7-8 сарын үед л хамгийн аятайхан эсвэл 9-өөс 8-аас 10 сарын хооронд л гэж яриад байгаа юм л та. Бас яг 6-7 сартаа бол маш халуун гэж бас яриад байгаа. Ер нь аялал жуулчлал гэдэг бол эндхийн төрийн бодлогоор зохицуулагдж байдаг. Энэ лүгээ маш анхаарал тавьдаг ийм улс юм байлээ. За жуулчлал 80 оноос хойш бол 550 зочд буудлыг энд барьсан баг тийм. За 550 зочд буудал бол нэгэн зэрэг 90,000 хүнийг одоо хүлээн авах ийм хүчин чадалтай. Цаашдаач маш их олон энэ буудлуудыг бол барьж байгаа. Энээсээ бол их л мөнгө зөгтгөл байхгүй тийм. Европын хэдэн одоо баячуудыг нааш навчраал мөнгөний сааж гэдэг ийм сонин газар. Тэгээ энд ч нь үзэх юм ихтэй. Манай Мобиконы офсод битэрд бол үнэхээр хань болж явсан. Бараг бид гуруулаа явсан гэж хэлж болох тийм ээ. За барихгүй газар алгаа хаа байсан одоо энэ Арабын эзэн цэрт хүртэл энэ Мароккод Мобиконы офсоор яриад явж идэг. Ачиг сан чам мя. За. Мя компани харуу хамгаалалтын албаны даргаар чамайг авахар ярьсан байгаа. Факс хэлгэн заяа Мобикомо чамтай ирэх юм. Les affichants. Да. Он что с ним? Да. Давай. Goodbye. Ciao. Тэр нь Мароккод одоо шинэ хэдийгээр Африкт байдаг халуун дулаан уур амьсгалтай орон боловч зарим уулархаг газраараа бол өвлийнхаа улиралд нэг хасах 17 хэм хүртэл хүүтэрдэг цас орно. Өндөр уулууд нь ихэнхдээ бол цастай. Хамгийн өндөр том уул гэдэг ингээд бол 4100 гаруй метрийн өндөртэй юм том уул байна. За нэг сонин нь бол энд бол одоо жишээ нь яг өвлийн сезоны үеэр санаар гулгад юм байна. Тэгвэл цасан дээр биш, элсэн дээр. Сонин байгаа шүү дээ. Өндөр одоо юм том элсэн манхнуудтай тэн дээрээс бол одоо жуулчд аялагчд бол цаан углаад элсэн дээгүүр санаар гулгадаг. Би ерөөс амьдралтаа үзээгүй юм билий. Харин нэг тийм сони юм энд байт юм билээ. What's your name?
Do you have a name? No. I know Banku. Banku. From Mongolia. Mongolia. ظهيرة. سعيدة. سعيدة. Sahida. سعيدة. سعيدة ظهيرة. سعيدة زخيرة. سعيدة زخيرة قلت لك سمع؟ بس. ها؟ تعرفوا شو عربية؟ ها؟ Casablanca. كازابلانكا. Casablanca онцгүй байна. Бороотой хүйтэн хүмүүс нь онцгүй. Хоёр арбатих уу? ها؟ арбатих юм уу? غنجربط. Арбат? والغتلي غنجيو. أدوما. Аа. Сайн хоёр найзтай бэлэг өгье доо. Нэг мяатаа амгснаас цууцсан сэтгүүлдээ гаргаад өгдөө. Монголчуудын сувцааны материал гэж юм байдгүй юм шүү дээ. Oo тань. Энэ Мароккочд нөөс Монголын талаар бол ааш байхгүй мэн. This Mongolian woman is for you, yeah? Та нараас хамаагүй илүү дээ царайлаг. Тийм. Үстэй ингэж. Яа. За ямар байна? Атаарч гин үү? Атаарч гин үү та нар? Ийм л орон доо Монгол орн гэдэг чинь аа. Постыг цагаад байна. Ямар луу болов? شو ما؟ Наач чаймэр зүмэн. كده في مغازين. كده في. Столлаг шүдээ. ماما غير رتبت. Азиза Захира гэдэг хоёр араб өсгөлтэй Касабланкагаас Рабат хүрт зам дайнгийн аваа явчихсан. Жохо хоолунд өгийг нь явах тийм ээ. أولاد رفيقين لوكي هبرة. За явах уу. За хотом зөр хөвчтэй тийм. За. Merci beaucoup. Энэ мясын хоёр үдэг. Баярлалаа ч байхгүй тэгээд. Гүр гэрээрээ оролддог нэг аяг цайны аяны амсаа сууддаг юм ба. Нэг өөдгөө уусууд юм да. يلا ماتي. За merci beaucoup bye. Нэг иймэрхүү замын ханьуутууд олдсон шүү дээ зам дээрээс. Тэгээ ер нь бол энэ араб улсуудыг хараад тахт бол бас нэг жоохон ханилгаа мовтой юм уу гэх юм. Жоохон хулигталтай гэж бас хэлж болно. Төдүүлэг тий. Тий, одоо шиг бид тэр манай Монголд чинь бид тэрийг явахаас өмнө нэг энэ Мароккогийн 3 эмэгтэй зураач ирж үзэсгэлэнгээ гаргасан юм байна л та. За тэгээд энд ч одоо бас нэг таагүй байсан түүхтэр нөхдүүд яриад байгаа юм а. Зочд их муухай зочдууд оруулсан л энэ үзэсгэлэнгийн ажиллагааг муу зохион байгуулсан гэдэг хөөрхий хоолч идэж чадахгүй мөнгө байхгүйгээд муухай царайлаад ахаар тэр бас нэг хоолнд оруулаад эдэн гөрөөсөнд хിവэр дайлаад тэгээд бас нэг өдөр үйлчлээд ингээд явуулсан. Сүйд бол манад очаараа Мароккод очих юм бол өстой та хоёрыг нэр өстой янзтай сайхан байлгана гэж хаяг аадарсаа өгөө сүйд бол тэр ч нөө 3 найз дээр очих юм бодоод их үеиг явсан чинь өгсөн байх хэвдээ. Очоод уцсан чинь уцаа авахаараа худлаа яриад байдаг тийм. Би тэнд байна, энд байхгүй нэгэд бусдуусараад битэртэй уулзаагүй. Ястай нэг хүн чанар муутай нөхдүүд байлээ шүү энэ нөхдүүд чи. Рабат гэдэг. Манай хаваа Скотланд албанында. Сичгэн вандис нарийнхан юм байна. Энэ хаа очиж улс орноор явж байхад манай Скотланд албаа шиг тийм өргөн том тийм төв талбайтай улс орн багсах ховор юм биш үү. Өнөөдөр амттай өдөр. Эд хөл энэ хэвчүүд нэг хадууд дотор явж байгаа юм гэдэг юм шиг. Юу ч яадаг юм. За энэ араб 1.2 сая хүн амтай. Энэ Улаанбаатартай бол ойролцоо. Тийм хүн амтай байна. Хуучин бол яг Рабат бол тэгээд нэг аял жуулчлалын тийм одоо шинэ хот байсан. Энэ 1962 оноос хойш бол энэ нөхдүүд бол одоо шинэ аялал жуулчлалыг бол ерөөсө төрийн бодлого болгож хөгжүүлэх гэдэг энэ тал дээр бол асар их анхаарал тавьсан учраас бол үндсэндээ бол одоо шинэ орлогын хоёр дахь гүйцэтгэх нь бол энэ аялал жуулчлал болсон байна. За ялангуяа Гольфийн талаар бол одоо шинэ Хасан 2 одоо эдний хаан шүү дээ хаан засаглалтай орон Хасан 2 бол өөрөө гольфчин ч юм уу хайшаач юм ерөнхийдөө бол гольфийн талаар бас одоо шинэ тусгайлсан бодлого явуулаад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн том гэгдэх 16 асар том гольфийн талбайг бол энэ байгуулсан. Тэгээд энд бол жилдээ бол 4.5 сая гольфоор өвчлсөн хүмүүс бол ирж гольф тоглолт юм байна. Ягаад гэвэл
Үндсэндээ бол Европт хүйтэн сэрүүн болоод гольф тоглох нөхцөл их муудаад ирэнгүүт Европын баян одоо шинэ гольфчингууд иймдэрж одоо шинэ гольф тоглож сэтгэлийн ханамж авдаг ийм учиртай. За мөн хоёрдугаар бол энэ замыг байгуулахын тулд ерөөсөө аялал жуулчлал гэдэг асуудал дээр бол зам гэдэг зүйл бол одоо хамгийн чухал байдаг юм. Тэгээд ерөөсөө зам тавьяагаад гадаадын одоо шинэ их олон төсөл хэрэгжүүлсэн зээл хуульчтай их авсан юм байна. За үндсэндээ бол зам бол мөн саяхнаас хөгжиж эхэлж байгаа. Манайд одоо мянганы замтай адилхан нэг тийм төсөл хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Анх бол энэ чинь 70 оноос хойш бол энд бол бараг тийм том автомагистрал автобан одоо хурдны зам гэх юм бол бараг байгаагүй юм байна. Хамгийн ихний замыг бол энэ Рабат Касабланкын хооронд бол нэг 90 км зам бол анх тавьсан. За бусад газрууд бол маш их хэмжээний зам тавьж байгаа. Гэсэн ч гэсэн одоо шинэ энэ зам оруулсан хөрөнгө оруулалтууд 20 жилийн дараа бол тодорхой хэмжээнд ашгаа олно гэдэг ийм тооцоо бол гаргасан юм байна. Касабланка Рабат хоёрын хооронд бол хоногт 20 мянган одоо шинэ машин явдаг гэж байна. Тэгэхээр бол мэдээж 20 мянган машин бүгд одоо шинэ хурдны замын татвар төлөөд явна гэдэг бол асар хэмжээний мөнгө ийш орж таарна шүү дээ. За нэг иймэрхүү байцтай байна. Ер нь явж надын орнууд бол одоо шинэ Азийн орнууд гэдэг юм уу, Европын орнуудыг бодох юм бол яг тийм зугаа цэнгэл хөгжил ялангуяа шөнийн амьдрал гэдэг тийм зүйл бол үндсэндээ бол байхгүй. 6-7-оос хойш бол үндсэндээ гэр гэртээ ороод тэгээд нам жим нам гүм амьгүй амьдралгүй нэг тийм бараан өөдөртөө хотолон хөвөх юм байна. За ингээд бид тэр энтхийн нийслэл Рабатаас бол Танжир гэдэг одоо шинэ Спань, Португалийг холбогддог. Ерөнхийдөө бол одоо шинэ Африк ТВ-г Европтой холбосон ганц хов цэгнүүдэд Танжир гэж энэ хот байт юм байна. Тэрлүүнд явна. Тэр нь бол арай магадгүй амьдрал өөр байж магадгүй. Юу ч гэсэн яваад үзье. Гэхдээ Арабын ертөнцөөс их зүйл найдах, гордох ч одоо юу бол боллоо. Гадаадын улсууд ч гэсэн товрол байж байна. Ингээд дэлхийн 2 дугаар дайны үед бол та бүхэн бидний Францчууд бол шууд Герман Францчуудыг эзэлсэн. Тэр утгаараа Марокко бол бас л Германы юунд орсон юм байна л да. Тэгээд Марокко бол 2 дугаар дайны үед бол Германы одоо цэргийн бааз байсан юм байна энд. Тэгээд 1942 онд тийм ээ. Тий. Холбоотны цэрэг орж ирсэн шүү дээ. Америкт орж ирээд гол одоо шинэ баазаа энэ төвлөрүүлсэн. За түрүүчийн нөгөө үзүүлдэг түнист маань харин Германы танкын дивиз одоо тэнд байсан. За ингээд энэ хоёр Харлын наацаан хоёроос л гүйцээд ижтэй юм уу. Тэгээд 1956 онд эдгээр бол тусгаар тогтнолоо олж авсан юм байна. Тэр үед бол Мухаммед 5 гэдэг хаан одоо өргөмжлөгдөж хаанаар байсан юм байна. Яг тэгээд түрүү алтайхын хэлснээр 4 жилийн дараа бол одоо Хусайн 2 гэдэг нөхөр бол олон жил одоо энэ улсын хааныг хийсэн юм байна. Энэ үений үед бол одоо үнэхээр бас хөгжил дэвшил нэлээд хурцтай өссөн юм төвхтэй улс юм байна. За нэг юм нохоос үлдээ янзын хоньнууд бол энэ ч одоо их байна. Энэ ч одоо ууцсан дээр бол тавихаа харахгүй тийм нохоос үлдээ гэж. За Мароккогийн хойд хэсэгт орших Танжир гэдэг жижиг хот. Дуучин бол энд бол жуулчин бол одоо эд оволцож бужигнаж байдаг ийм газар байсан юм байна. Одоо бол харин энэ бол зүгээр нэг хэлийн жижигхэн бомб гэдэг хот болжээ гэж. Өвлийн удирдал нэтлсэн болооч тэр юм уу энд бол үндсэндээ бол ил хуйлхан жуулчин гэхээр хүн нэг харагдахгүй байна. Манай энэ буудалд бол үндсэндээ 3-4 хүн байгаа мó гүм үү? Тийм хүч. Томын хувьд бол том буудал юм уу? Хоногтоо нэг 70 еврогийн үнэтэй юм байна. Үнэтэй талдаа бол энэ бол үнэтэй. Одоо ч харьцангуй Марокко гэдэг юм бол энэ бол Швейцар биш, ямар Австри биш, Герман биш. Энэ зэргийн бол 70 евро гэдэг бол үнэтэй л орох юм байна. Гэхдээ энэ нөхдүүдтэй бол үн ханшийг бол бас одоо сайн ярилцаа доош нь буулгыг бол буулгаж болох талтай. Яагаад гэвэл диктаторгүй эзэнгөө сул байж байгаа энэ олон өрөөнүүдэд хүн орж ирэвэл эднийд бол сайн шүү дээ. Тэгээ энэ бол үнэхээр Марокко бол манай Монголтай харьцуулах юм бол байгалийн давуу тал бол эднийд бол илүү юм байна л дөө. Энэ хойдлаараа бол одоо газрын дунд тэнгис ишиг Атлантын далай за тэгээд өвлгээс чинь болдгоо одоо өвлнө гэдэг нь шүү дээ. Өвлнөгээд ингэж яхад одоо энэ модон дээр энэ апельсин ингээ ургацсан байх шүү дээ. Цэцэг ногоо энд өнөөдөр хэд байна? 17-8 градус л байна шүү дээ. Тэгэхээр ийм байхад бол мэдээж энэ бол жуулчин бол татлгүй яах вэ? Тэгэхээр аль жуулчтай холбоотой
зүйл бол нэг иймэрхүү юм байна да. Сайхан байна уу Марокко? Ер нь аялал жуулчлалыг бол энд бол бас их хэмжээгээр дэмжиж юм билээ. За өмнө нь бол одоо шин аялал жуулчлал эрхэлдэг компаниудаас авдаг татвар 14% байсныг ерөөсө буулгая гэдэг 7% болгосон байх шүү дээ. Татварын бодлогоороо хүртэл одоо аялал жуулчлалыг бол хөхүүлэн дэмждэг ийм сайхан орн. За зам гэдэг бол одоо үнэхээр хөгжлийн түлхүүр гэдэг бол энд бол ойлгомжтой юм билээ. Бид тэр мянганы замыг мянгуужингийн зам мам гэдэг одоо бас судлаа ирээд идэх ч болж гин үгүй юу тийм ээ. Энэ ч одоо 1.5 мянган км хурдны зам тавьж штэ энэ нөхдөө чинь. Гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалт ийшээ орж ийн. Тэгээ замаас бол ашиг олно гэж бодд юм байна л да. За ингээ 20 тэрбум дирхамыг энэ зам руугаа хийж цацах нэ энэ нөхдөө. Тэгэхээр ямар ч байсан бол энэ бол ашигтай юм байна. Гэхдээ Мароккийн зам, Монголын зам хоёр ч өөр шүү дээ тийм ээ. Хоногтой одоо Касабланка юу хоёрын хооронд болон зам гэдэг маань хичнээн машин тэр дээгүүр явах уу гэдгийг сайн тооцоолж үзэх хэрэгтэй юм байна л да. Тэгжээж тэр маань яг жинхэнэ утгаараа мянганы зам болж хувирд юм байна л да. Тэгэхээр манай мянганы зам маань өнөхөр бас тэр тооцоог бас сайн хийсэн юм уу хийгээгүй юм. Тэр ямар юмны тооцоо. Тэгэхээр нэгтрэл маань хаана байна гэхээр одоо илүү Улаанбаатар дархан Эрдэнэтийнхээ замыг бас илүү бас тэрэндээ анхааруул манай зам тээврийнхэн анхаарах байлгүй дээ. Хоногтой 20 мянган машин явж түүнээс авж байгаа татвараар бол одоо бага хэмжээгээр замыг бол нөхөнө гэж байна. Манай одоо шинэ юу гэдэг нь Баян үлгийч гэдэг юм Улаанбаатарын хооронд хоногт 20 мянга байтугай 20 машин явж ийн үгүй юу тийм л болж байгаа байна. Тэгэхээр бас л бодвол хөрөнгө оруулалт бас их мөнгө тийм. Энэ бол их сайн тооцох хэрэгтэй юм шиг байна. За энэ лүү чинь бол Марокко улс руу гадаадын 21 авиа компани онгоцвол өдөр шөнөгүй цаг тутам нисэж үйд юм байна. За жилдээ 2-оос 3 сая жуулчин тээвэрлэдэг гэж байна. Маш их тоолдоо тийм ээ. Зөвхөн энэ жижиг Марокко улс гэдэг ингээд бол 54 одоо аэропорттой. 54 аэропорттой тийм ээ. Энд ихээр бол үнэхээр бол одоо шинэ энэ хөрхи эдэн шаардлагатай Европоодоос бол их хэмжээний мөнгө зогтгол асуудал юм байна л да. Янз янзын байлаа. Хоёр Монгол үрдс очоод хэдэн төгрөг өгчөөл гарсан шүү дээ тийм ээ. Хадаасан дээр хэвтэж хүртэл мөнгө авах нь шүү дээ тийм ээ. Ер нь бол энэ шоу бизнес бол энд бол өстө үнэнхүү хөгжөөгүй. Одоо жинхэнэ манай шоу чинь ганку манку очих юм бол энд бол өстө амар програм бэлтгэх юм. Энэ нөхдүүд бол үнэхээр шоу гэдгийг зохион байгуулж чаддаггүй мэддэг ч юм дуурдаггүй. Энэ одоо манай Монгол аяа явж байгаас найзараа. Энэ одоо Мароккод их тавиад байгаа хөөх. Цаана сонстоо. газрын дээр Чимбатгүй. Энэ одоо манай Монгол улсын морин хор яваа тийм. Юуны өмчийг нь Мароккчууд бол одоо үн хөлбөргөө ашиглаж штеп. Та тийшээ бас нэг зарга зайлгаа хийн байгаа. За энэ бол амбсын үед одоо бид ч нэг юм шийдэл мэлэн дээр чинь тийм ээ. Манай циркэд одоо хэдэн онд ч юмтэй нэг тийм 70 80 90 онд нэг иймэрхүү үзүүлбэр үздэг байсан. Одоо энд бол жинхэнэ модонд орцсон ба штеп энэ бол. Төрөслүүдийг татаад үзүүлэх тэр шоу хөтөлбөрүүд нь үнэхээр юм бас ядмаг юм шиг үлээ зайлаа. Гэтэл өөр үзэх юм байхгүй учраас бол тэнд одоо жуулч очиж байгаа шиг байгаа тийм ээ. Хэмжээгээрээс бас тэр мөнгө төргийг бол тэнд үрж явах шиг байгаа. Зүгээр юмны үн бол энэ өөрөө амьдрал ядуу улс учраас бол харьцангуй бол их юм. Одоо 1 литр түлш дизелгээд ингээд бол манайхаар бол 700 орчим төгрөг юм уу да. За энэ чинь бол өөрснөө бол нефтийн ордтой, төмрийн хөдөр их байна, зэсийн баялагтай. Ер нь бол төмөрлөгийн үйлдвэр бол нэлээд хөгжсөн. Бас одоо тийм чи тартагтаа дурдсан улс биш. За гол орлогын өхөөсөр бол ерөөсөө хөдөө аж ахуйгаас л болдог. Жоод одоо нэг оливын моцод тэгээд цитрус, метрус, будаа мудаахан тариад ингээд тэрүүгээр амьдраад идэг. Дахиад нэг гар урлагийн хэвс тийм ээ. Барселон 1780 80 онд 1780 оны 11 сарын 9-нд Барселонд исэн байна. Монгол юм яаж үргэж явах вэ? Чириш марав. Марав чириш. Нэг хатар суурлуулаад тэгээд онд Амстердам гэж явж байгаа. Хаас Амстердам гэж явж байгаа. Бидний хэвчээ тэгээд тут нь хайчаа явчихсан. Ер нь бол газарнуудын ашигтай байрлал энэ дулаан сайхан цаг агаар нь бол гадаадын улс гүрнүүдийн бас Азийн орын хөдөлгөж энэ ч нь бол Испанич колони байлаа, Францч колони байлаа, Германич колони байлаа, Египтинч колони байлаа. За ингээд ер нь бол их олон улсын колони байсан дөө. Тэгээ сүүлдээ бол
нийгэм 56 он гэсэн байгаа тийм тусгаарлах хандлагч болсон. За ингээд Африкийн хамгийн хойцыг бол Марокко улсад өнгөрүүлсэн 3 хоног маань өнгөрлөө. Явах цагч боллоо. Тэр усан онгоцонд хүлээж авах шиг байна. Яах вэ? Марокко улсад сони юм зүйл. Анх ирж байгаа улсуудад бол сонин. Гэтэ бид тэр яагаад нэг тийм гүнзгий сэтгэл төрүүлэхгүй байна вэ гэвэл бас байж болох талтай. Яагаад гэх юм бол Мароккод ирэхээс өмнө бид тэр ийм хүндрэлтийн агуу их түүхийг бүтээлчсэн Австри, Вена тийм ээ, Итали, Венец, Ром, Испани, Барселона, Мадрид гэдэг олон одоо шинэ үнэхээр агуу юмыг үзээд сүүлд нь Мароккоос ирсэн учраас тэр агуу юмтай энэ хотыг, энэ улсыг зүйрлүүлээд харьцуулаад үзэх юм бол магадгүй тийм ч сайхан ч гэдэг юм эсвэл гоё тийм биш байж болох юм. Мароккчуудын хувьд бол яах вэ? Нэг тийм халуун дулаан сэтгэлтэй хүү хай болсон улсууд бас биш юм аа. Мэдээсээ ширүүн дөрвөн хавцтай хүүхэн дүү за удамчин зөрөөд өнгөрөхөд хүнийг нэг нудраад юм уу түлхээд гарахгүй өнөө хүмүүнд онцлараа гэдэг үгийг бол баг мартчих юм уу? Үгсийн самд байдаг ч юм уу? Цагдаа ихтэй юм. Ерөөсөө нэг асхан болгонд ламын цагдаа нэг юм цагаан байдлаа манай дээхэн үед одоо нэг 60-70 оны үед манай цагдаа нар өмсдөг байсан юм уу? Цагаан байдлаа цагаан малгай өмссөн. Зүгээр л явж байгаа тэрийг болгоныг утга учиргүй шүглзээ зогсоодог. Тэгээ шалгадаг. Тэгээ болцог уур нэг жоохон авилгын маягийн юм авчих юмцтай. За ингээд явах цаг боллоо. Явъя та. Марокко орно. Тэр их дэмжлүүлсэнгүү. Нэг ахиг тусгэрсэнгүү. Яг нь Марокко орн байдгаараа байж байгаа байжлыг айгу бас байдаг үү? Тэр явлаа. Марокко орн байдаг. Ирэхгүй. Харин Арабын ангам зүрх Афугийн маань усууд ихтэрийн аминд орж явлаа. Марокко баярлалаа. Ингээд нэг царайлаад хүнийг сэтгэлээр унгаад ой таньнаа тийм биш юу. Нэг хинд гоморхоод одоо нэг тийм. Ой Марокко явцгаа тийм Марокко сайхан. Тэгэхээр гол нь яг тэр туризмын сезон биш үеэр нь бас таарсан болооч тэр тийм сэтгэл төрсөн гэж магадгүй. Гэвч бол усад үзэсгэлэл газрын нэг л дээ тийм ээ. Марокко шидргээд одоо их гоё тийм зуусчдын тийм гоё сайхан тийм бич пляжууд бол их байдаг гэсэн сайхан хотууд байдсан байлээ. За Мароккод очих юм бол Сахарын зүйлийг үзс чинь элсэн дээгүүр цанаараа улах чинь тийм ээ Атлантын далайд умб чинь газрын дундад тэнгисний уснаас амс чинь за ингээд энэ араб хүүхнүүдтэй гангар гонгорг бол ийн арабын сайхан гоё хэвс мэв судтаж аваагүй аамгүй юм байна оо найснараа дандаа тэгж хар бараан талаас нь яриач яах вэ Марокко сонио орно Марокко бол одоо шинэ Оросоос бол маш их жуулчд бол ирдэм байлаа. Ер нь бол Марокко явъя хямдхан явчих гэж байгаа бол энэ Омск, Свердловск очоод тэндээс бол хямдхан төвөөр зугаар явчихвал бол хамгийн хямдхан боломж юм байлаа. Визийг авах нь шаардлага. Виз авах манайх бол Бээжингээс авч болж байгаа бах тийм ээ. Гэтэ виз гайгүй. Виз бол нэг тийм эдгэргүй дийж уулзчаа оруулж мөнгөний саах гэж байгаа улсууд юм чинь нэг ямар Америкийн виз, Шенгений виз шүү дээ. Тэр бол өстой ярьсаг л байна. Waterman hiç yapıldı. Merchant Quad. How much is it? Yeah. With the hat? Yeah. No, not that. Okay. За эдний мөнгөн тэмдэгтийг бол дирхам гэдэг. $1 9.7 дирхам болж илээ. Mongolia. Go Angola.
For me? Yeah. For me? Just you have to wear it. Change small things. Okay. Okay. Just wear it. Okay. 사로치는 거야. Yeah. 약간 말씀을 다로 잤어. That's right. 이 도찐 들어가면 쓰게. Yeah. 도찐 들어가 약 나왔어. 도찐 들어가. 이거 다이나. 맞아. Yeah. 약 됐다. 제 나도 나오는 거 저거 뭐. 이 정도 너무 나가야 되고 지나. 저거. 오케이? Okay. This. 내가 우리 잘했어. Some more here. Come. 네, 준? 준? This one? No. You know? 야, 그거를 보더라. 근데 나이가 다 왔어. 나라배 없이 다친다 Okay. It's good. 진짜 시작하고 옳지. 민혁 막 들어갔으니. 자자. Good. 나름 Very good. 싹다 없어. 야. 나도 찍고 없으면. Okay. 나랑 싹다 없으면 돼요. 자자. Okay. 오케이, 바이. 지금 너 있다. Okay, bye. юм бол нэмэж явна. Тэ бидний бол үнэхээр одоо явсан газар болгондоо бас Монголоо ямар нэгэн хэмжээгээр тийм ээ сурталчилж таниулж одоо ивент тэтгэгчдийн гарын бэлгийг бол байнга гардуулж явсан дөө. Энэ бол битэрийн одоо эцэн төрний 800 жилдээ оруулж байгаа хандив шүү дээ. За энэ Мароккийн усан хил шинүүд гарах гээд очрлоо зогсчихлээ. Гэтэ энд нэг хөгийн баялаар заваа юм байна. Мароккийн хил гэж. Ягаад гэвэл энэ хил гайлын ажилтнууд ерөөсөө улаан цай хахуулах. Өөрснөө төрийн албаны улсууд шүү дээ. Тэгээ бүрдгээд юмаа үзүүлээд ингээд гарангуут чи надад гарын юм мөнгө өг. Нэг бол бэлэг дурсгалын зөв. Ер нь юу ч хамаагүй гэж авчлаа юу гэсэн. Ажилтан болгоно бүгд юм нэх юм. Тэгэхгүй бол чамайг бол хөөхөн чадаад хүлээлгээд худлаа унан юм нэхэл ингээд ерөөс заваагаад байгаад байвал байгаал. Чи юм өгөхгүй бол Мароккийн хэдийг бол айгуул бол гарахгүй шинжтэй юм шиг биш. Манайх жалгаа байхгүй. Хамгийн аюулгалд одоо шинэ идэгдсэн газар бол ер нь хил гайл энэ юм байт юм байна. Энд ч юм уу ялгаа байхгүй. Ямар ч юм бол одоо бушууг Мароккоос буцах юмсан дахиж энэ Марокко юм хөгийн орн дахиж хизээч ирэхгүй гэдэг ийм бодолтой гарч ирсэн. Гадны бүх улсууд тип өгч байна. Сэтгүүл, үзэг, баал, бодоос битэр одоо нөгөө хэдэн бодоос малгай цамцаа өгж ижил нэг юм хэдэн заваа юмнуудаас авилгачдаас мултарч гарлаа шүү дээ. Ийм л байна доо ер нь амьдрал бол. Энэнийг бол манай монголчууд гинэ. Эд юм муухай юм да. Сайн ашраагаад өгмөр байна энэ этгээдүүдийг. Манайхан бол бас л даварч байгаа газар шүү дээ. Ийм л байна да. Бараан байна. Барцгар байна амьдрал. Заалтайгоос их ууртай байна да. Уурлахаас чаргагүй байсан тийм. Тэр юм бас энэ бол бас манай дээр ч гэсэн бас бодвоштой зүйл. Үнэхээр энэ тэр хичнээн гоё сэтгэлтэй тэр орноор явж байгаад яг энэ хил гайл дээр иймтэй уулзаад босгодод хүн бас их эвгүүл үт юм байлаа. Тэгээд улаан цаа бүр ингээ машина уур зогсчоод хааж боочоод юм өгөхгүй явуулахгүйгээр энэ ч одоо ховийн хүмүүс юм уу, ректүүд юм уу гэхээр үгүй ерөөсөө төрийн албантай, төрийн албаны орцсон хүмүүссэн тиймэрхүү хүмүүс бүр улаан цаандаа гарцсан. Тэр энд бол ямар ч хүн бол үнэхээр уурлахаас өөр аргагүй тийм сэтгэл төрүүлдэг юм байлаа. Тэгэхээр энийг бас монголчууд маань сайн анзаараасай хүнд сайхан монгол байгалаа үзүүлчихэд дараа нь ийм сэтгэлээр явуулчих бас болохгүй юм байна шүү. Нэг хүн гэдэг чинь цаанаа олон хүн дагуулж ирдэг. Жуулчин гэдэг чинь ганц тусгаанаас биш олон дээр ирсэн хүмүүсээс шалтгаалдаг юм биш үү гэдгийг бас анхаарах зүйтэй баха. За ингээд Марокко улсад бэлтгэсэн хөрөнгөтэй нэвтрүүлэг өндөрлөж байна.